30 минут болсон байна. Анхаа битээр Чингис хааны усны буудлын дээр ирсэн байна. Оросын улбаны улсын ардын жүжигчин, Абхазийн ардын жүжигчин Хивла Гризмова одоо тэр хүний нэрэмжит олон улсын дөөрийн дуучид болон төгөлдөр хуурчдын уралдааны одоо шилдэгүүд одоо шагналтууд одоо Монгол улсад маань хүрэлцэн ирж байгаа. Оростой бол яг өнөөгийн бас сопрано хоолойны бас нэлээд том төлөөлөл болсон ийм дуучин байгаа. Тэгээ өөрөө бас сайн дуучин төдийгүй сайн ийм бас нөгөө залуу хойч үеэ өсгөн бойжуулагч ийм хүн байдаг. Ихэнх уралдаанууд бол нэг уралдаан болол дуусаал тэгэл мартагдаад явцдаг. За энэ хүн болохоор ингээд өөрөө санхүү хөрөнгө мөнгөийг энэ тэндээс босгоод тэгээд энэ уралдаанд орсон залуучуудаа дандаа энэ тайз үзүүлээд томдоо том тайз одоо жижигтэй жижиг хаач байсан ингээд олон тайзыг үзүүлээд олон газар дуулуулад ингээд дуучдыг өсгөж бойжуулах ажлыг маш идэвхтэй идэг нэг ийм уралдаан болдгийм ма энэ удаад сая 2 дахь уралдааны уралдаан болоод орсон. Би ороод бас шагнал аваад энэхүү уралдааны багт энэхүү одоо дуучдтай хамтраад ингээд одоо нийт 24-5 дахь удаагийн байна тоглолт нь ингээд явагдаж байгаа. Энэ удаа гэх бол Монголд улсад маань одоо би өөрснөр ингээд хөрөлцөн ирэх гээд бид хоёр одоо Чингис хаан улсын эсэх буудлын дээр ирчгээд байж байна. Манайх чинь энэ ааруулаараа бас айгүй алдартай болоод байгаа шүү дээ. Японы эзэн хаан ирээд ийм ааруул идэл ямар гоё гээд тэгээд японочууд ч одоо ааруулыг амар авч байгаа гэсэн. Оросуудад нэг жоохон зараатах юм. Энд чи хаанх апогийнх уу? Нөө апогийнхаа рекламыг хийгээл ирж байгаа. Нэг 6 дуучин, 2 камер, нэг зурагчин, телевизийн юм авдаг. Бас тийм тэрдэг явд юм бэл. Привет. Добро пожаловать. Да, здравствуй, рад тебя видеть. Солнечная страна. Помню, приветствую. Вот. Это... Ой, спасибо. Сейчас, слушай, можно выйти покурить, да? Да, конечно. Ламбатор прям. Понравилось, да? Угу. Бар Гиннес. Доброй ночи. Добро пожаловать. О, как мы рады. Это, да. Здравствуйте. Рад видеть. Добро пожаловать в нашу солнечную страну. Привет. О, сам Байну Жаргал. Как летели? Супер. Можно мне решить? Да, конечно. Привет, дорогая. Спасибо, что встречаешь. О, Катюша. Вот, это как арул это называется. Да, это молочный. Это что? Это молочный, как называется? Арул это по-монгольски. Вкусно? Да, конечно. Он наш. О, Наш министр. очень приятно. Здравствуйте. Бурятка. Би одоо энэ арал ингээд дөөрөө идэх юу гэж. Содавч одоо буудлын. Манай Баянгол бууж байгаа. Театртайгаа ойрхон алхаад ороход амар. Тэгээ бас яг энэ ирж байгаа үеэр нь бас яг сайхан цагаагаар бас гоё таарчлаа. Маргаашнаас эхлээ сайхан нартай бас дулаах юм билээ. Бас намрын сайхан шаргал өдрүүд манай зочдыг бас сайхан ивэгээд сайхан үе таарчлаа шүү. Азтай тэгэхгүй бас яг бороо шороо орж ивэл дуучдч бас өөрхий өвдөж гээд хүүтэн мөд нойтон байвал. За тэгээ шууд юм дээр болцсон. Тэр чинь эрхүүд тоглолцоход тэгээ шууд нааш. Тэг өнөө орой эрхүүд тоглоод тэгээ шууд онгосон суугаад нааш ирж байгаа штэ. Тэ. Ядарч байгаа юм дээ. Маргааш Одоо мэдээж эвдрийг хөрх ядарч байгаа. Маргааш сургалтгүй сайхан энэ эдийг амраагаад бас Монгол оронд маань ирсэн юм чинь нэг Монгол гэрээрээ зочлуулъя. Бас нэг Монгол морой унуулъя. Тэгээд Чингис хааны өшөн дээр өөртөө очиж үзье гэж яриад байгаа. Тийшээгээ Чингис хааны өшөн дээр очиж үзүүлчихэд тэгээд сайхан гэртээ очиж энэ эдийг нэг жоохон амрааж орой буудалд навчираад өгөх. Тийм плантай л байна одоохондоо. Неделю или? Неделю, да.
вальс. Дарарам, парарам, парам. Да. Да. Сейчас такого не будет, да? Сейчас закончим немножко. Хорошо. Потому что нет программы. Да. Все. Thank you very much. Thank you. Шөнийн 3 цаг төгч гэнэ. Дуучтай амраачлаа. Тэгээ би бас одоо бас дуулах ингээл амрахгүй яваад идэг. Одоогээс ч амраа маргааш. За. Маргааш тэгээд ярэ өглөө машина яаж нааш цааш нь болгох юм. 11-т шууд энд дуудчихаач. Тий, энд 11-т л хүрээд иргээ. Заавал театр дээр ирж очиж очиод яах юм? Шууд 11-т энд хүрээд иргээч. Тэгээд маргааш инэдийг аваад нэг гарчээ. Маргааш инэд маань бол чөлөө цагтаа Монгол оронтой танилцаад Улаанбаатар хоттойгоо жоохон бас танилцуулчаад ийшээгээ авч гараад өөрсдийнх нь хүслээр нэг боодог л яг Монголд ирсэн хүмүүст бас яг манай үндэсний юу гэдэг утгаар нэг хоньны боодог бас судлаад үзүүлчихдээ юм. Би ч өөрөө бас боодог, моодог одоо энэ тэнд хөдөө гадаа их явдаг болохоор тийм тал юм аа үзүүлэе гэж бодсон. Манай улсын нэг даваа тал хоолны тал дээр энэ тэнгуүтэй энэ юуны тал бол одоо үүрэн телефонууд шүү дээ. Энэ интернетийн хурд мурд шүү дээ. Бид нар бол одоо манайх бол бас сайн шүү дээ. Гадаад очоод интернет муутай, тэд нар амар муу орно. Тэрэн дээр маш их нэрвтэн. За нэг иймэрхүү өнөөдрийг өнгөрөөлөө. Тэгээ маргаашийнхаа ийшээгээ нэг бяцхан аяллаа тэн дээр бүгдээрээ уулзцаая.